За guys энэ удаагийнхаа бичлэгээр Токио хотод хийж болох үнэгүй зүйлсийн талаар мэдээлэл өргөе гэж бодлоо. За ингээд бичлэгийг орохынхаа өмнө лайк болон subscribe дарцгаараа. За ингээд бичлэгийг орцгоё. Энэ удаагийнхаа бичлэгээр бид нийтдээ 5 газрыг бол онцлуулна. Акихабара, Imperial Place, Odaiba, Shinsoji, Shibuya гэдэг 5 газрыг бол онцлох нэ. За хамгийн ихний газар болох Акихабара. За Акихабарагийн хувьд бол хэрвээ та аним үздэг, одоо яг манга уншдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг сонирхдаг хүний хувьд бол Акихабара бол яг л Теожин шиг тийм газар байгаа. За маш том гудамж байдаг. 7 хоног болгоны одоо бүтсэн өдөр бол замыг тэр чигээр нь хаагаад ерөөсөө машин явуулахгүй тэр гудамжаар зөвхөн хүмүүс ингээд дүүрэн алхдаг. За хажуугаарс маш олон анимийн косплей, за тэгээд манга, одоо өөр үгдийн тоглоомын юм аркейд газрууд, за түүнээс хад маш том юм анимийн зурагт одоо самбрууд байдаг. Тэр маань удахгүй нэгдэж байгаа одоо нээлттэй хийж байгаа анимийн сурчлагаач байж болно. Эсвэл өнгөрсөнд гараад өнгөрсөн бас анимнуудын талаар одоо юм борлуулж байгаа тэр дэлгүүрүүдийн бас сурчлагаа бол байж байгаа. За түүнээс гадна энэ газарт маань бол маш олон тийм технологийн юм сонирхолтой одоо зүйлүүд бол байдаг. За мэдээж японочдыг бид нэр бас нэг сонин зихтэйгээр мэдэн шүү дээ. Зарим технологи нь бол яг л одоо энгийн хийх ёстой зүйл хийдэг. Одоо чинь маус, кейборд тий одоо пич мэт ч юм уу хийх ёстой зүйлээ хийдэг. Энд бас тийм нэг сонирхолтой яг юм ойлгоход хэцүү яг юунд хэрэгтэй бол гэмээр бас тийм технологийн бүтээгдэхүүнүүд бол маш их байдаг. Энэ гудамжаар алхахад бол танаас ерөөсөө нэг ч төгрөг гаргахгүй. За та мэдээж юм идэх, аркадын орж тоглох эсвэл анимтай холбоотой манга худалдаж авах, сүмнэр худалдаж авах гэдэг хэлбэрүүд мэдээж мөнгө гарах нь бол зайлшгүй зүйл байгаа даа гэсэн. За эхний газар бол ийм газар. За мэдээж бас энэ газар нөгөө юу гэдэг шүү. Аркад тоглоомнуудын мөнгө төрж тоглоход гадна демо тоглоомнууд гэж байдаг. Үнэгүй тоглоод ер нь тест демо төвшөндөө явж байгаа тийм тест хийх авчгаа тавьсан тоглоомуудыг бас үнэгүй хүмүүс тоглож байгаа. Тийм тохиолдлууд таардаг. Гэхдээ ер нь бол маш их очиртой байдаг тийм тоглоомнууд. За дараагийн газар нь болохоор Imperial Place буюу Imperial ордон байгаа. За энэ нь болохоор Японы хаан өөрөө энэ дээр нь бол амьдэрдэг. За тэгээд тэдгээрийн одоо өв залгамжтай өмнөх хаан, тэрний өмнөх хаанууд нь бүгдээр энд юм амьдарч байсан. Тийм түүхэн газар гэж бол хийж болно. За тэгээд тойроод бол маш том хэмжээний одоо цэцэрлэг түрээлэн бол байдаг. За дундуур нь бас юм гол гэх юм уу юуц нэг юм урсдаг. Тэгээд дээгүүрээ гүүр мөртэй. Ер нь бол маш үзэсгэлэнтэй, тайван тийм газар ба. За Японоор аялж явах үед бол мэдээж танд нэг маш өндөр хөгжилтэй орон учраас байнгын машины чимээ одоо ингээл барилга байшин те яг одоо цемент шингоо гэж нэрлэгдэг. За тэр газараас ингээд жоохон ч гэсэн тасраад машингүй. Гэхдээ яг юм Япон уур амьсгалтай гоё тийм одоо цэцэрлэг хүрээлэн дотор алхахыг хүсэх юм бол энэ бол маш гоё тийм газар байгаа. За түүнээс гадна бас хааныхан амьдардаг ордон амьдарч ирсээр одоо өв уламжлагдж одоо олон жил явж байгаа тэр ордон гол очиж үзэх боломжтой байдаг гэсэн. За энэ нь бол бидний одоо самурай кинонууд дээр үздэг нэг шогуны гэдэг нэг амьдрал нэг юм яг Япон юм маягтай нэг тийм байшин байдаг шүү дээ тийм. Яг ер нь тиймэрхүү байшин гэсэн үг хантай мэдээж харуулган балтайхан гарцаагүй. Дотор нь бол орж болдог хэсэг нь бол мэдэхгүй байна. Яг намайг тухайн үед явж байхад би бол дотор нь орж үзэж чадаагүй хаалттай байсан. За орж үзэж болдог хэсэг нь бол мэдэхгүй байна. За яг хавар намар зуны үед очиход бол ер нь бол маш тийм гоё газар бол байдаг байгаа. За дараачих нь Odaiba. За Odaiba-гийн хувьд бол хүний гараар бүтсэн арал гэж бол явдаг. Хуучин модын төрөөс тийм газар байхгүй байсан гэсэн үг. Тэгээд мэдээж Японыг бол бид нөгөө газар нутгийн хувьд бол маш бага тойроод усаар хүрээлэгдсэн дараараа ингээл тэгдэж шүү дээ. Тийм ч учраас одоо хүмүүсийн амьдарч байгаа байшин жижиг мичгэн гэдэг яриад байдаг. За тэгээд эдгээр бас энэ асуудлаа тодорхой хэмжээнд шийдэхин тулд шууд далаа дээр арал хийцэн гэж бол хийж бол. За тэр нь бол энэ Odaiba. За тэгээд Токиогоос энэ Odaiba шууд гүүрээрээ холбогдоод очиждаг. Odaiba нь бол өөрөө бол Токиогийн нэг хэсэг гэж бол явдаг байгаа. За тэгээд далайн иргэн одоо иргэн нь бол яг тийм илсээр бүтээгдсэн. Ер нь бол Япончууд өөрсдөө очиж ер нь волейбол ер нь их хөвчлэн тоглож харагддаг. За мэдээж дээгүүр нь бол усан уснууд янз бүрийн хүмүүс явдаг. Хүмүүс очиж наран шаардлага пикник хийх тохиолдлууд бол маш их байдаг. Энэ дээр очиод энэ арал дээр очиход танд бол үзэж харах юм маш олон байх болно. Мэдээж далайн ирэг байна. За түүнээс гадна эрхчлөөний хөшөө жижиг хөлбөрөөр байдаг. За цаашаа дахиад явах юм бол энэ дотор нөгөө нэг лааны тусам үзээ team planet нөгөө team lab нэр team planet гэж байдаг. За тэгтээ
одоо Бээжингээр хамтлаг тийм лаптоп яг адилхан гэхдээ илүү өндөр түвшинд, илүү чанартай, илүү гоё байдаг. Миний хувьд бол тийг санагдчихсэн. За мэдээж энэ үзүүр үйлчлэгүүд нь авах юм бол мөнгө төлөө явчихна. За юуцсан мөнгө төлөхгүйгээр үзийн тошоо тэр 70 эрэг тэр эрхчлөөний өшөөнд орч сургаад харуулах ч юм уу. Тиймэрхүү одоо activity те юунуудыг үлхийх боломжтой бол тийм газар байгаа. За дөрөвдөх нь болохоор сенсожи. За сенсожигийн хувьд бол манайхаар бол одоо гандан гэж хэлж болно. Улаанбаатараар бол гандан гэж болно. За тэгээд юунууд Япончууд нь бол өөрсдөө очиж хүслээ одоо шивэндэг, залбирдаг тийм газар байгаа даа. За түүнээс гадна бол энэ газарт нь бол маш олон жуулчд бол очдог. За яг энэ газар очсноор та яг одоо Японы арай нэг өмнөх амьдралтай яг Япон маягийн барилга, байшин, Япон маягийн сүм хийд энэ ямар байд юм бэ гэдэг бол ойлгож авах боломжтой. Дээрээс нь ер нь яг Японд очсон яг нөгөө бидний зургатаар үздэг байсан нөгөө 7 самурай эсвэл одоо юу гэдэг Ронин тэ яг тэр үеийн Японд очиж байгаа юм шиг мэдэрч авах боломжтой. За түүнээс гадна бол маш олон гоё сүмнэрүүд бол энд байдаг. За тэднэрээс авах сахиус бас хөдөлтөж авч болдог. Ажил үүс бүтээх, эрдэм ном шандах ч юм уу те эрүүл инх байлгахад маш олон сахиусуудыг бол бас зарж идэг. За мэдээж тэднийг хөдөлж авах юм танаас мөнгө гарчна. Зүгээр яг сенсожиг нь очиод тойроод гарахад бол танаас нэг төгрөгч авахгүй. Одоо entry pass одоо орох тасалбар гэсэн тийм юмд бол байдаг үгүй. Тэгэхээр ер нь бол маш очиж үзэх ёстой газруудыг нэг гэж бол миний хувьд бол үзэж байна. За хамгийн сүүлийнх нь бол мэдээж хамгийн чухал газар байгаа Шибуя. За Шибуягийн хувьд бол та очсноор бол iconic яг тийм алдартай хоёр зүйлийг үзэн дэлхийд дээрх хамгийн алдартай гарц одоо зам дээгүүр гарч байгаа Шибуя бол өөрөө за би Шибуягаас өөр тийм алдартай гарц ер нь бас сонсож байгаагүй. Яг энэ гарц гэдэг байдлаар бол хамгийн алдартай мэдээж Японы энэ Шибуя гарц гэх байгаад байгаа. Давтагдсан тоогоор өдөрт одоо 3-4 сая хүн гарцаар гардаг гэсэн тоо баримт бол байдаг. За түүнээс гадна яг энэ гарцны хажууд нь нөгөө хаачка гэдэг нохооны хөшөө байдаг. Тэр хөшөөн дээр мэдээж маш олон хүмүүс очиж бол зураг даруулдаг. За тэн дээр очиж зураг даруулах мэдээж энэ гарцаар гарах хоёр төр бол та ямар ч төлбөр төлөхгүй. За үүнээс гадна яг энэ газар нь Shibuya Scramble Tower гэдэг нэртэй маш өндөр барилга байдаг. За Токиог дээрээс нь бүтнээр нь харах боломжтой тийм барилга байна. Тэр барилгын дээвэр рүү гарахад одоо мөнгө төлнө. Доотлого нь гарц болно. Тэр нөгөө нэг нохоо төвшөө очиж үзэнгээ зураг харуулахтай бол та ямар ч төлбөр бол төлөхгүй. За тэгэхээр энэ одоо ийм 5 газрыг бол одоо сонирхуулж байна. За тэгээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дарцгаарай guys. За бай.